Өсвөр нас эсвэл 20-од наснда хүмүүс амьдралыг тэмч нухастай авч үздэггүй. Алдаа гаргасан ч санаа зовх нь бага байдаг. Харин 30 наснаас хойш тийм биш болдог. Амьдрал илүү нарийн төвөгтэй гэдгийг ойлгосноос хойш айдас илүү бодиттой болж эхэлдэг. Ирчүүд шийдэмгий, хүчтэй харагддагч заримдаа дотроо маш олон айдсыг агуулж явдаг. Ирчүүдийн 90% нь хизээж ярихыг хүсдэггүй нууц айдсууд. Тэд бие ямар харагдагт санаа зовдог. Эмэгтэйчүүд аль хүүхэд байхасаа л бие яаж авч явах ёстойг заалгаж, тийм байхыг хичээж сурдаг. Дасгал хийж хоолны дэглэм барих ёстой гэж боддог. Тэгвэл ирчүүд ч мөн адил бие ямар харагдагт санаа зовдог гэжээ. Ирчүүдийн хамгийн их санаа зовдог биеийн хэсэг бол гүзээ. Хэн нэгэн пивний гүзээтэй гэж хэлвэл нариган болгоод өнгөрөх хэдий ч дотроо маш эвгүй байдалд ордог. Өөрсдөө сайхан бие бэлдэртэй ирчүүдтэй харьцуулж боддог. Ирчүүдийн хувьд биеийнх нь аль нэг хэсгийг хэн нэгэнд доромжлох нь үнэхээр том айдас. Хэрв тэгж доромжлуулсан бол ямар ч завгүй ажилдаг байсан ч маргаашнаас нь фитнест явахад бэлэн байдаг гэжээ. Санхүүгийн байдал. Ирчүүд нойрондоо нэлээд харна. Гэхдээ мөнгө бол ирчүүдийг шүнж сэрүүн байлгаж чадах хүчтэй зүйл юм. Ирчүүд хүүхэд байхасаа л мөнгөтэй хүн хүчтэй байдаг гэсэн ойлголттой болчихдог. Ялангуяа эмэгтэй хүнийг аз жаргалтай байлгах хэмжээний мөнгөтэй байхгүй бол болохгүй гэж санаа зовдөг учраас олон ирчүүд хосын харилцаанд орохоос айдаг. Хэр их мөнгө олохоос амьдрал төдий чинээ шалтгаална гэж боддог. Гэвч үнэндээ тийм биш. Мөнгө олох нь чухал. Гэхдээ хайр халамж тавих нь эмэгтэйчүүдийн хувьд илүү чухал. Хэрв чи болзоонд явах үедээ үргэлж мөнгийг хамгийн чухлаар авч үзэх юм бол нөгөө эмэгтэйд чинь яавч тааламжтай санагдахгүй. Биеийн өндөр. Ихэнх ирчүүд биеийн өндөртөө санаа зовдог. Ялангуяа найз бүсгүй эсвэл уулзсан эмэгтэй нь өөрөөс нь өндөр байвал нилээд тухгүй байдалд ордог. Яагаад? Эмэгтэйчүүд ихэвчлэн өндөр залуучуудад илүү дуртай. Тэд намхан залуучуудад үнэхээр дургүй гэж үү? Үгүй ээ. Учир нь өндөр залуучууд илүү өөртөө итгэлтэй байдаг гин. Харин эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй ирчүүдэд дуртай. Ирчүүд хэр намхан байх нь хамаагүй, харин зүрх сэтгэлийн хэмжээ нь хэр том байхаас бүх зүйл шалтгаалдаг. Бусадтай харьцуулах. Ирчүүд ч гэсэн атаархамтгай. Гэхдээ эмэгтэйчүүдийн шиг илэрхий биш. Хэрв эхнэр нь ажлын газрын эсвэл хуучны танил залуугийн ярьсан үнэхээр инээдтэй зүйлийн тухай ярил, ирчүүд түүнийг нь бараг тоогоогүй юм шиг царайлна. Эсвэл бараг ойлгоогүй юм шиг л харагдана. Гэхдээ үнэндээ тийм биш байж магадгүй. Найз залууд чинь ажлын газрын залууг өөрөөс нь илүү гэж байгаа юм шиг мэдрэмж төрж магад. Улмаар харилцаанд муугар нөлөөлж магадгүй. Тиймээс бүсгүй та тийм зүйл ярьсан бол түүнээс ямар санагдж байгааг нь асууж мэдэх нь нэлээд чухал гин. Танай гэр бүлийнхэн түүнд дургүй. Хичнээн сайн хүргэн хадан байгаад ирчүүд хадмын талынхны хандах хандлагад үнэхээр их санаа зовдог. Ямар сайндаа л хазгар хүргэн хатамсаг гэж үг хүртэл гарсан байх вэ? Үнэндээ ирчүүд хадмуудаа муугар хэлэгдэх, муугар бодогдохоос үхтлээ айдаг. Аав ээжийн чинь санаандгүй хэлсэн жижигхэн хошигнол багахан дайжигналж хүргэн хүүд нилээд хүн цохилт болж болцшгүй. Тиймээс нөхөртөөгөө аав ээжийнхээ талаар ярилцаж санаа бодлыг нь сонсож бас ойлгуулж байх нь чухал. Харилцааны туршлага. Ямар ч ир хүн уулзсан эмэгтэйдээ би харилцааны туршлага байхгүй гэж хэлэхгүй. Өмнө нь амьдрал зохиож үзээгүй байсан ч бараг л үхээс бусдыг үзсэн юм шиг л худлаа ярина. Энэ нь гэхдээ тийм ч муу зүйл биш шүү. Ихэнх ирчүүдэд байдаг сул дорой байдлаа харуулахгүй гэсэн л зан. Ирчүүд өөрсдөө туршлагатай амраг шиг харагдахыг үргэлж хичээдэг. Ямар ч ир хүн ёстой юу ч үзээгүй амтан гэж яриулахыг хүсэхгүй шүү дээ. Үс. Ирчүүдийг үсэндээ санаа зовдөг гэхээр хачин байна уу? Уг нь бол хамгийн санаа зовдоггүй зүйл шиг санагдаж байгаа биз? Гэхдээ тийм биш. Ирчүүдийн хувьд үсний засалт нь өөрийг нь илэрхийлэх, хүчтэй зоримог харагдах арга гэж үздэг. Ялангуяа үс халзрахаас ирчүүд маш их айдаг байна. Өмнө нь хэдэн хүнтэй үерхэж байсан тухай. Хэрв чиний өмнө нь үерхэж байсан хүний тоо найз залуугийнхаас чинь олон байвал ирчүүдийн хувьд санаа зовох асуудал болдог. Тэд өмнөх ирчүүдтэй өөрийгөө харьцуулах хандлагатай. Би илүү болов уу, би дутуу болов уу гэж санаа зовдог. Гэхдээ энэ тухайга огт хэлэхгүй. Энэ нь харилцааг муутгаж болох бас нэг сэдв учраас өнгөрсөн бол өнгөрсөн. Одоо чи чухал гэдгийг ойлгуулж байх нь чухал. Ирчүүдийг магтаж илүү гэдгийг нь ойлгуулахгүй бол тэд айдастайгаа явсаар л байх болно. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх. Битгий уйл, хүчтэй бай. Чи чинь эр хүн шүү дээ. Энэ бол ирчүүдийн хүүхэд байхасаа сонсож өссөн үгс. Тиймээс ирчүүд жинхэнэ сэтгэл хөдлөлөө ил гаргахаас айдаг болчихсон байдаг. Уг нь тэд ялгаагүй хүн учраас баярлж гомдож, бас уйлмаар байдаг ч бусдад өөрийгөө сул дорой харагдуулчихвэ гэдгээс маш их айдаг. Хэрв чи найз залууга нууцаар уйлж байхыг нь харсан бол юу ч анзаараагүй мэт дүрсгээрэй. Харин тайвширсныхан дараа асуудлыг нь ярилцах хэрэгтэй. Үл мэдэгдэх зүйлсээс айх. Эрэгтэй хүний тарих ямарваа нэг зүйлийг тодорхой байлгахыг хүсдэг ба учир нь үл олдох эсвэл тодорхойгүй байдлаас айдаг. Хэдийгээр гэр бүл хамтдаа ирээдүгөө ярилцаж шийддэг ч гэсэн ирээдүйн төлөвлөгөө зорилгыг нь байнга асуугаад байвал асуултаас бултах арга хайж эхэлдэг. Ажил дээр бүтлгүүтгэхээс айдаг.
Ажлын хамт олондоо нэр хүндээ алдах, эсвэл гэр бүл найз нөхөддөө бүтлгүй амтан болж харагдах вэ гэдгээс айдаг. Тиймээс ажил дээр нь асуудал байсан ч юу ч болоогүй юм шиг л царайлна. Гэхдээ дотроо өөрийгөө бүтлгүй амтан гэж буруутгах хандлагатай байдаг байна. Бусдаас ялгарахгүй байх айдас. 30-аас дээш насны ирчүүдийн ихэнх нь өөрийгөө өвөрмөц, онцгой биш байх вэ гэдгээс айдаг. Нэг үгээр бол дундаж ир хүн байхаас эмээдэг. Одоо цагт хүн бүр өөрийн гэсэн онцгой авьяас чадвар, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой гэж ярих болсон. Ирчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндээр нь үнэлдэг болсон. Тиймээс зарим ирчүүдийн хувьд бусдаас ялгархын тулд хит их ажиллаж, мөнгө, хувийн карьераа хөөснөөр хувийн амьдралаа мартаж, сэтгэл хангалуун байх чадваргүй болдог гин. Ганцаардлаас айх айдас. Ганцаардлын айдас нь олон янз. Ирчүүд ихэнхдээ хаягдах, үл тоогдох, тусгаарлагдахаас үхтлээ айдаг. Ялангуяа хайр дурлалын тал дээр хайртай бүсгүйдээ хаягдах, эсвэл өөрийг нь үл тоомсорлохоос эмээдэг. Хэдийгээр ирчүүдэд ганцаараа байж элдвээ юм бодох цаг хэрэгтэй байдаг ч бусдаар хүрээлүүлж үн цэнтэй мэдрэмж авч байх нь илүү чухал. Ихэнх ирчүүд бүх насаараа ганц бие үлдэхгүй гэж санаа зовдог. Хүлэгдэх айдас. Урт хугацааны харилцаа, ялангуяа хүнтэй гэрэлснээр хэтэрхий хязгаарлагдмал байх болно гэж боддог. Хосын харилцаа нь эрхчлөөт байдлыг үгүй хийдэг гэж итгэдэг учраас хүлэгдэхээс айдаг. Мөн тогтвортой ажил мэргэжил, мөнгө санхүүгийн асуудлаа шийдсэний дараа удаан хугацааны харилцаанд орохыг илүүд үздэг. Энэ нь амлалтаас айдаг ирчүүдэд элбэг тохиолддог ба ихэвчлэн хүлээлтэнд нь хүрэхгүй байх вэ гэдгээс айдаг байна. Эсвэл өмнө нь тохиолдсон бүтлгүй харилцааг давтагдахаас эмээж романтик харилцаанаас зугтдаг. Энэ нь мэдээж хосын харилцаанд асуудал үүсгэх боловч хайраар дүүрэн тууштай харилцааны үр дүнд ихэвчлэн энэ айдас нь үгүй болдог. Эцэст нь ирчүүдийн айдсыг ажиглаж, хүлээн зөвшөөрч, ярилцаж ойлголцож чадвал тэдний айдсыг үгүй болгож чадна. Ирчүүд ярилцахдаа муу. Гэхдээ хэн нэгэн үнэхээр сэтгэлийг нь онгойтол яриулаасаа гэж хүсэж байдаг. Харин одоо эмэгтэйчүүдийн айдас. Мэдээжээр эмэгтэйчүүд ирчүүдээс олон зүйл санаа зовж айж байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн нийтлэг айдсыг хүргэе. Энд харин бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлгомжтой учраас оруулсангүй. Өөрийг нь шүүх. Ихэнх эмэгтэйчүүд хэн нэгэн ялангуяа танихгүй хүмүүс өөрийг нь шүүмжлэх, муугар хэлэхгүй гэж айдаг. Тиймээс эмэгтэйчүүд заримдаа үннийг шууд хэлэхээс зайлсхийдэг. Энэ нь тэдний хэлсэн зүйлийг бусад хүмүүс юу гэж бодохоос эмээхэд хүргэдэг ба өөрийнхөө зөв гэдгийг мэдж байсан ч чимээгүйхэн суугаад өнгөрөөх нь олонтой. Нийгмийн харилцаанд орохдоо хит эмзэг, бас сэтгэл зүйн дарамттай болдгоос болж өөртөө итгэх итгэлээ алдаж, үргэлж бусдаас зөвшөөрөл хүсч, зөвлөгөө авах гээд байдаг болчихдог. Харин зарим эмэгтэйчүүд шүүмжлээс айхтаа нийгмийн сүлжээнд хиймэл хуурамч дүр бүтээж, улмаар сүлдээ өөрийгөө аль нь вэ гэдгээ ялгахад хэцүү болох тохиолдлууд байдаг. Хайртай хүнээ алдах. Энэ нь хань ажил, аав ээж, үр хүүхэд нь өөрийг нь орхихыг гэсэн айдас. Ялангуяа хүүхэд насндаа өнчирсөн, эсвэл бүтлгүй гэрэлтээс шарх авсан бол энэ айдас нь их болдог. Хажуудаа байгаа хүнийг алдахгүй тулд өөрийгөө золиослоод чамаагүй авч үлдэхийг хичээдэг. Харин хайртай хүнээ алдсан тохиолдолд бусдад хит их хяналт тавих, эсвэл хит халамжлах, өөрийгөө үн цэнгүй мэтэр мэдэрдэг. Нөгөө талаар хартай хүмүүс өөртөө итгэлгүй байхаас гадна алдахын айдастай байх нь олон. Өөрийг нь үнэлэхгүй байх вэ гэсэн айдас. Маш их хөдөлмөр, сэтгэлээ гаргаж хийсэн зүйлийг нь хинч анзаарахгүй байх, эсвэл анзаарсан ч үнэлэхгүй байх нь эмэгтэйчүүдийг гомдоодог. Үүнээс болж өөрийн хэрэгцээг хойш тавьж, бусдын хэрэгцээг илүүд үзэж эхэлдэг. Ганцаардлын айдас. Ганцаардал нь ямар ч хүний айдаг зүйл. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд ганцаардал нь нэлээд том айдас. Ялангуяа хөгшрөх үедээ ганцаараа байх вэ гэдгээс их айдаг. Эмэгтэйчүүд ирчүүдийг бодвол илүү нийгэмсэг байх дуртай учраас хэн нэгэнтэй ойр байж, бодол санаагаа хуваалцаж байх нь тэдний хувьд маш чухал. Тиймээс ганцаараа байх, ялангуяа ярилцахгүйгүй байх нь тэдний хувьд аимшиг. Ийм айдастай хүн бусадтай харилцахдаа ойлголцохгүй байх, гэр бүл, найз нөхдийн нөхөрлөлд мэдрэмжгүй болж өөрийгөө бусдаас тусгаарлаж эхэлдэг. Биедээ сэтгэл ханамжгүй байх. Тэд биеийн гайлбар, илүүдэлжин, эсвэл царай төрхөндөө сэтгэл ханамжгүй байх нь илбэг. Ихэвчлэн өөрийгөө бүрэн ойлгоогүй хүнд ийм айдас үүсдэг. Төгс бие гайлбартай хүмүүстэй өөрийгөө харьцуулж, өөрийн эд эрхтнээ голж эхэлдэг. Улмаар бие эрхтэндээ хит анхаарал тавьж олон төрлийн гоо сайхны хагалгаа хийлэгдэг. Гэхдээ сүүлд нь энэ бүхэндээ харамсах нь илбэг. Үнэндээ бие галбирт нь биш, сэтгэл санаанд нь асуудал байгааг олж харах хэрэгтэй. Хөгшрөлтөөс айх айдас. Энэ бол эмэгтэй хүн бүрийн айдас. Эмэгтэйчүүдийг залуу, гоо үзэсгэлэнтэй байх ёстой хэмээх нийгмийн хандлага нь энэ айдсыг үүсгэж байдаг. Ялангуяа өөрийнхөө хийж чаддаг байсан зүйлсээ хийж чадахгүй болж байгаагаа мэдрэх үед энэ айдас илүү болдог. Нүур царай нь хөгшөрч, үрчлээдэж, арьс нь унжина гэхээс үхтлээ айдаг. Гэхдээ цаг нь болохоор энэ бүхнийг хүлээн зөвшөөрч эхэлдэг байна. Харанхуйгаас айх айдас. Энэ бол хүний төрөлхийн айдас. Гэхдээ эмэгтэйчүүд харанхуйгаас илүүтэй айдаг. Тэнд ямар нэг аимшигтай зүйл байх вэ гэсэн төсөөлөл нь энэ айдсыг нь улам ихээр нэмэгдүүлдэг. Мөн сэтгэл санаа тогтворгүй үед харанхуйгаас айх айдас улам нэмэгддэг. Бүтлгүйтлээс айх.
Энэ нь өнгөрсөнд гарсан амжилтгүй туршлага, түүнээс үүссэн гэмшлээс үүдэлтэй. Ийм айдас нь хүнийг зоригтой шийдвэр гаргахаас зайлсхийж, ямар нэг зүйлийг итгэлтэйгээр хийх хүчгүй болгодог. Амжилтанд хүрэх замд гинтийн саад бэрхшээл гарч ирээд бүх зүйлийг балжчихвэ гэж санаа зовдог. Харамсалтай нөхцөл байдлыг урьдчилан хамгаалах аргагүй учраас тийм нөхцлүүд үргэлж гарч ирдэг. Тэр тусам айдас ихсдэгч асуудлын ард гарсныхаа дараа маш их сэтгэл тайвширлыг мэдэрдэг ажээ. Бэлтгэлгүй байхаас айх айдас. Энэ нь төгс бус байдал, эсвэл алдаа гаргахаас айх айдастай холбоотой. Ямар нэг нөхцөл байдалд хангалттай бэлтгэгдээгүй байгаад хүмүүсийн өмнө доогдох болох, бусдад өөрийгөө чадварлаг биш гэсэн ойлголт төрөхөөс айдаг айдас. Ийм айдастай хүмүүс хийсэн зүйлээ олон дахин нягтлж, буруу зүйл хийхээс айснаас болж шинэ ажлаа хойшлуулах, эсвэл тухайн ажлаас зүгтахад хүргэдэг. Ийм эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралдаа шийдвэр гаргахад хэцүү болж, харилцааны асуудалд хүргэдэг. Буруу байх вэ гэсэн айдас. Нилээд нийтлэг тохиолддог айдас. Энэ нь тухайн хүнийг бусдад мэдээлэлгүй, эсвэл тэнэг гэж харагдуулах вэ гэсэн санаа зовнилоос эхлэлтэй. Өөртөө итгэлгүй байх үед ихэвчлэн тохиолдох бөгөөд хичнээн боловсрал мэдлэг, туршлагатай байхаас үл хамааран тухайн зүйлээ зөв эсгэд өөрөө ч эргэлзэхэд хүрдэг. Шийдвэр гаргахтаа айснаас болж алдаа гаргах нь нэмэгддэг. Өвчнөөс айх. Өөрөө болон хайртай хүмүүсээ өвдөж шаналхахыг харах. Тэр тусмаа тэдний төлөө юу ч хийж чадахгүй байх вэ гэдгээс айдаг. Биеийн өвчин, эсвэл эрүүл мэндийн асуудал нь хүн бүрийн сэтгэл санаанд их нөлөөтэй. Ялангуяа хүнд өвчин, эмчилгээ шаардлагатай байдал нь хүнийг төгшүүлж айдас үүсгэдэг. Мөн бид ямар нэг өвчин илрэх үед өөртөө сэтгэл ханамжгүй байдал үүсч айдас нэмэгддэг байна. Сэтгэлийн өвдөлтөөс айх. Хинч зүрх сэтгэлээ шаналгах, гашуун зовлонг мэдрахийг хүсэхгүй. Гэвч зарим хүмүүсийн хувьд айдас нь маш гүнзгий бөгөөд ихэнхдээ өнгөрсөн үеийн сэтгэлийн шарах, өмнөх алдаагаа давтахаас зайлсхийдэг. Энэ айдас нь маш гүнзгий учраас айдсыг нь таньж мэдээд аюулгүй байдал, тайван уур амьсгалыг бий болгосны дараа ярилцвал үр дүнд хүрдэг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь ч олон төрлийн айдсыг тээж явдаг юм байна. Гэхдээ айдас нь хүний амьдралыг хөгжүүлж, зорилготой хүрэхийн тулд тэмцэхэд тусалдаг маш чухал зүйл юм. Хамгийн гол нь айдасаа танин мэдж, юунаас яагаад айгаад байгаагаа олж мэдвэл бүх зүйл маш энгийн болно гэдэгт итгээрэй.